За тэгэхээр энэхүү одоо мэтгэлцээ гэдэг маань ерөөхдөө бурхан шашны хамгийн одоо гол суурь болсон шинжилсэн түүн дээрээ дулбалаад одоо хоорондоо мэтгэлцээ гаргадаг ийм одоо учиртай юм. Тэгэхээр энэхүү одоо мэтгэлцээ нь бурхан багш одоо өөрийнхөө номыг айлдах үедээ энэхүү одоо мэтгэлцээ болон шинжилж судалж за тэгээд эргээд одоо тэр шинж судалсныхаа үр дүнд гаргаж одоо эцэслэн шийдсэн тэрхүү одоо бодол бясалгал зүйлийг бясалгаж бурхан болох арга замд одоо ордог юм учиртай юм аа. Тэгэхээр энэхүү одоо мэтгэлцээ маань бурхан багшаас хойш дэлхийн одоо анхны их сургууль гэж яригддаг Наландрын хийдэд хамгийн одоо гол арга барил болон энэхүү одоо мэтгэлцээнэр бурханы шашны гүн ухааныг судалж ирсэн байдаг. Ийм одоо зүйл болох юм аа. Тийм учраас энэ мэтгэлцээ гэдэг маань ерөөхдөө бурханы шашны хамгийн гол бурханы шашин гэлтгүү одоо 21-р зуунд Дэрхингийн Далай багшийн айлтсан бурханы шашинтай хүн зөвхөн одоо энэ бурханы номыг мэдхээс илүүтэйгээр бас одоо энэ орчин үеийн одоо мэдлэг эдгээр бүгдийг ч гэсэн энэ одоо мэтгэлцээ болон эцэлэн шийдэх арга ухаан логик ийм одоо зүйл төр суурилсан байх ёстой юм аа. 21-р зууны лам хүн гэж ийм байх ёстой гэж Далай багш одоо айлтсан байдаг. Тэгэхээр энэ даншиг наадамд бол ерөөхдөө одоо олон төрлийн зүйлийг ард түмэнд одоо сонирхуулж үзүүлэх зүйл байна. Энэ одоо очроор бурхныг тахих гэж байгаа. За тэгээд цам бүжиг байна. Түүнээс гадна тосон урлал, балин эдгээр бүгдийг хэрхэн хийх вэ? Эдгээр зүйл нь бурхны шашны ном судартай холбоотой үе уламжилж ирсэн гарал үүсэлтэй ийм одоо зүйлүүд байдаг юм. Зүгээр биднээс нэг үзүр үзэж одоо үзэгч байна гэж очихоос илүүтэйгээр энд одоо бас буян давхар хураах заавал одоо их дөрөнгө өргөт ч юм уу их зүйл өргөснөөрөө буян хураана гэж үздэг бурхны шашинд. Тийм учраас энэ одоо хурал хуурж байгаад даган баясаж өөрсдөө очиж мөргөж тэнд одоо очроо бурхан тэргүүтээ бурхад бүгдэд аврал итгэл одуулах. За тэгээд тосон урлал, балин урлал ямар байдгүй тэр бүгдийг очиж сонирхох юм бол маш их сонирхолтой юм зүйлүүд байгаа. Тэгээд одоо зөвхөн одоо юм үзэж сонирхохоос илүүтэйгээр давхар буян хураах ийм одоо ялгамжаатай сайхан наадам болдог юм шүү. Тийм учраас лам хөргүүд болон энгийн сүсгтэн болон та бүгд өргөн дэлгэр сайхан оролцохыг уриалж байна.